За ашигт малтмлын тухай хуультай холбоотойгоор бас нэг тодруулах асуулт бас хэлэх санаа байгаад байна. Юу гэхээр өнөөдөр бид нар гол энэ ашигт малтмлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт орж байгаа амнаатаас бусад зохицуулалтаар бол давуу тал үүсгэж байгаа буюу зайлшгүй батлагдах ёстой гэдэг дээр бол бүгдээрээ санал нэгдэж байгаа гэж харж байгаа. Харин амнаатын хувьд одоо өсөн нэмэгдэх амнаатын хувь хэмжээг бууруулах гэдэг дээр бол эсрэг саналтай гишүүд бас байгаад байгаа. Эсрэг тайлбар хэлж байгаа. Үүн дээр надад нэг ойлгохдохгүй юм байгаад байгаа. Юу гэхээр за бид нар зөвхөн онтроотой холбож тайлбарлаад байдаг, оюутлоготой холбож тайлбарлаад байдаг. Гэтэл оюутлогоо одоо 5% төлж байгаа. Нөгөө талаасаа оюутлоготой өрсөлдөж бусад ордууд үйл ажиллагаагаа явуулахын тулд 20%-ийг төлөх болж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хоёрын ялгаа өөрөө адилхан 5% болох ёстой маа гэж бол би ойлгоод байгаа. 29 оноос 5% болоод өөрчлөгдөхөд нөгөө гэрээн дээр жишээлбэл 20% байсан байлаа гэд 29 оны 5% үйлчлэхгүй гэдэг юм байхгүй шүү дээ. Тэгэхээр би яг энэ талаар тодруулж асуумаар байгаа байхгүй. Яг ингээд 29 он болгох нь яаж энэ хилцлийн одоо юун дээр шууд нөлөөлөд байгаа юм бэ? Тооцоол дээр би бол цэвэр математик утгаар нь л бодож олох гээд учрыг нь олох гээд байгаа гэсэн үг. За 29 оны 1 сарын 1 болгосон нь бол юм учиртай. За нэгдүгээр төлөв энэ эдийн засгийн гэхээс илүүтэй одоо шулуух хуулийн энэ улс төрийн ийм шийдвэр гарсан шүү дээ. 29 оны 1 сарын 1 гэдэг маань та өөрөө харж байгаа. Дараагийн хурал. Дараагийн засгийн газар энийг шийднэ үзье. Хэрвээ наан нь одоо ийм янз бүрийн хардлага сэрлэг ийм байгаа бол хүмүүс ингэ шийдэж. Гэхдээ амнаатаа бууруулъя. За босод одоо хөрөнгө оруулагч нарыг одоо ашин зис ялангуяа энэ одоо үнэт талууд дээр ургаануудыг хөдөлгөөнд оруулъя гэсэн засгийн газрын тэр суурь үзэл баримтлалыг бол дэмжсэн. Тэгтээ хугацааг нь хойшлуулсан. Ийм л зүйл болсон. За нөгөө талаар ийм байгаа. Тэр оюутлогын гэрээн дээр нэг ийм юм байгаа. Хэрвээ ингээд гэрээ хэрэгжих явцад дотор одоо татрын хууль ч юм уу тэр орчинд хэрвээ гарсан өөрчлөлт нь одоо байгаа нөхцлөө сайжрахаар буюу таатай нөхцөл үүсэх юм бол тэрлүү шилжнэ гэсэн юм залт байдаг байхгүй юу. Гэхдээ яамнаас засгийн газраас оруулж ирсэн суурь үзэл баримтлалын тэр амнаатыг бууруулах нь тэднийхээр оруулж ирснээр бууруулсан ч гэсэн оюутлогоо таатай байдал үүсэхгүй. Бас л өндөр байгаа байхгүй юу. Уг нь хардаад байгаа юм байхгүй юм байна. Тийм. Одоо болдог бол одоо жишээ нь тэрэн дээр Эрдэнэт бол бас л ингэж хэрэгтчихэж байгаа. Эрдэнэтийг бол одоо баг маргааш чамаагүй одоо ингэж буруулчмаар л байгаа байхгүй юу. За гисэн хэдий ч одоо ингэ болохгүй эн чинь хууль маань өөрөө тэр чигээрээ ингэ гацчих гээд байгаа юм эрсдэл байгаа учраас тэгээд энэ хууль чинь өөрөө айгүй хайрын хууль байхгүй юу. Одоо энэ амнаат гэл энийг л улс төржүүлж өндөр авцсан болохоос үе цаана нэг чинь баг айгүй том зарчмын ийм реформын шинжтэй одоо энэ салбарыг тэр чигт нь хөдөлгөх ялангуяа одоо энэ хайгуулын эрэл хайгуулын төвшөнд нь хөдөлгөөнд оруулах ийм суурь зохицуултууд ороод ирсэн. Тэр нь хойшлох гэдэг эрсдэлтэй учраас одоо арга буюу энэ хойшлуулад ингээл одоо зохицуулт хийж байгаа л зүйл юм байна. За харин тийм тэгэхээр одоо яг миний ойлголт нэгдмэл байна л да. Тэгэхээр бид нар одоо юу гэдгийг улс төрийн нөхцөл байдал ч гэдэг юм уу улс төрийн шийдвэр гэдгээрээ ингээд нөгөө буцаад уул уурхаагаа явуулах, буцаад шинэ ордууд ашиглалтанд орох, дээрээс нь ордуудынхаа одоо юу гэдгийг ашигт ажиллагаа буюу одоо жишээлх юм бол Эрдэнэтээр гихт чинь л одоо өртгөө дийлэхгүй байгаа тэр хэсгээ бид нар олборлж эхлэмээр байгаа байхгүй. Тэгэхээр иймэрхүү нөгөө математик тооцоол нь энгийн байгаад ахад энийг ингээд улс төржиж гинэ одоо юу гэдэг юм уу хүн болчих гээд байна гэж байгаа юм шиг. Тэгээд дээрээс нь нөгөө улс төрчлөлт яваад нөгөө хайгуулын лицензүүдийг олон болгох, хайгуулын үйл ажиллагаагаа дэмжих, нөгөө баялагын сангийнхаа орлогыг нэмэгдүүлэх, уул уурхаагаа дэмжих гэдэг энэ бүх бодлого чинь зүгээр л нэг улс төрчлөлтийн үр дүн болоо байхгүй болно гэдэг чинь аюу харамсалтай байгаа тоххой. Тэгэхээр энэ дээр бид нар бас аюу сайн ухаалаг байх ёстой л гэж